Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца. Захиалгын утас 77 8888 1919. Саймур компани нь 2015 оноос Орос болон Европын улсууд болон Африк, Америк твийн нийтдээ 40 гаруй орнуудаас органик нэмэлт бортоогүй эрүүл сайн чанарын сортын жимсийг тариалангийн талбайгаас усан зам болон агаараар мөн газраар тээвэрлэн 30 гаруй нэр төрлийн жимсийг импортлж байна. Жимсний эрүүл хадгалалт аюулгүй тээвэр бүтээгдэхүүний чанарыг алдахгүй стандартын дагуу зориулалтын техник төргүүр болон тээврийн хэрэгслээр түгээхээс гадна томоохон зах худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд супермаркетуудад нийлүүлсээрэй. Монгол орны хөрсөн дургуулсан чацарган жимсийг эсгэж Чехословак мэргэжилтний олон жил үйлдвэрлэсэн технологи тулгуурлан уламжлалт аргаар нэрж гаргасан шимийн архитай хослуулан үйлдвэрлэсэн ориглон дарс шинэ бүтээгдэхүүн амтлаад үз. Шинэ жилийн мэнд хүргэе. Bigger brand. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. ETV телевизээс бэлтгэн хүргэж байгаа хайрын шинэ жил тусгай дугаарын маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Та бүхэндээ шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн дугаарт маань төрийн соёлгоос тухвар томдлог ах нар маань хүрэлцээрсэн байна. Шинэ он шинэ жилийн мэнд хүргье. Удахгүй гарах. За баярын мэнд хүргэе. Та яртай бас мөн цэнгэр дэлгэц үзэж байгаа ETV-г үзэж байгаа бүх үзэгч нартай бас шинэ оны шинэ жилийн гал халуун баярын мэндийг хүргэж байна. За баярлалаа. Шинэ он болохоор тэгээд манай урлагийнхан ер нь маш божигсан ажилтай байдаг. Та хэдийн маань энэ жилийн ажил хэр байна? Айгүй бид нар ч одоо тэгэл яваалаа. Угаасаа бид нар чинь тэгээ шинэ жил явахаар л урлагийнхаа жил эхэлдэг шүү дээ тэгээ. Одоо ганц сезон жих юм аа шин тий. Тэгэл явдаг шүү дээ тэгэл. Эхлээд явж л байна да. Тий, ер нь бол анх байгуулагдсанаас л 1994 оноос эхлэн л шинэ жилд одоо хурд ер нь албан ёсоор тоглож эхэлсэн. 94 оноос. 94 оноос хойш. Тэгэхээр одоо хэдэн жил вэ? 31 жил. 31 жил. 31 жил тоглож штэ тасраагүй. Зөвхөн шинэ жилээр одоо ингээд ер нь бол манай шинэ жилийн баяр чи ер нь монголчуудын ер нь дээр үесэл одоо манайхан чи ингээд социализмын нийгмээс эхлээл ингээд ийм шинэ жилийн баярыг их ач холбогдол өгж их гоё тэмдэглэж ирсэн. Бид нэр багын л яг л нэг гэрэлтдэг баяр штэ. Бие биендээ маш гоё нэг тийм мэдрэмж өгж байдаг. Тэр байгууллага хамт олон сурагч оюутнууд 10 жил бид нар ч одоо жоохон багт чинь тэгээд ер нь бол энэ шинэ жилийн баяр гэдэг бол одоо бид нарын бас нэг хүссэн хүлээдэг нэг сайхан гэрэлт баяр гэж би бол хардаг. Хурдын хувьд бол 94 оноос хойш одоо ингээ 31 дэх жилдээ ингээ тасралтгүй одоо баг шинэ жилийнхаа тоглолтуудыг үйлчлээд ингээ ард түмэндээ үйлчлээл явж шít. Нэг талаасаа бид нар ч одоо ингээ шинэ жил болохоор 12 сарын бараг 20-оос ингээл 20-оос 31-ний хооронд одоо 31-ний хооронд л ингээл нэг идэвхтэй нэг 10-аас 14 хоног ерөнхийдөө нэг юм шинэ жилийн уур амьсгалууд тоглолтууд эхэлждэг. Нэг талаасаа одоо үйлчлэгээ үзүүлж штэ соёлын үйлчлэгээ тэгээ хурдынхан байна. Одоо тэгээд 2000 оноос өмнөх шинэ жил ер нь хэр болдог гэсэн бэ? 80-аад мэднэ. За одоо хуучны шинэ жил их олон ярьсан тоо одоо алим мандрин гээл те. Яг ер нь бид нар чинь багасаа том баяр бидэд чинь нөгөө 10 жилийн сургуульд бас байсан нөгөө
ган зам шуулга гэж бас өмнө ярьжсэн тий. Тэгэхээр энэ багаасаа тийм бас нэг урлаг соёлын үйлчлэгийн арын албанд явдаг байсан шүү дээ. Арын албанд явна, тайзан дээр гарч тоглоно. Тэр үуч одоо албан газруудын шинжилгээл одоо өвлийн үгнийг харах гал тоглож очдөг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ багаасаа тийм тайзан дээр өвлийн үгэн одоо энэ сүлд мод өдр чи ер нь яг одоо дэлхийд дээр засч байна. Тэр үед бол Оросын соёл гэл Оросоос орж ирдэг те. Ялк гэсэн нэг л тийм л дурсамжаас иргэдэгтэй. Шинэ жил ер нь сайхан байсан. Сайн нөгөө 94 оноос хойш шинэ жил тэмдэглэж байгаа гэжтэй. Хамгийн анхны нөгөө одоо бидний хэлдэг халтуур гэдэг шиг тэр нь ямар байсан бэ? Тэрийг Гэхдээ яг зүгээр халтуур гэж хааги гэж манай энэ урлагийнхан чи их гоё ярина шүү дээ. Би бол энэ үгэнд айгүй дургүй байхгүй юу? Хаагитай өнөөдөр халтууртай гэж. Халтуур гэдэг чи одоо юу гэдэг юм хуурах гэдэг юм уу тий? Шинэ жилээр нь очиж дуулж хуурд тийм гоё баяр дээр нь очиж дуулж хуурдах гэж тэрийг нэг худлаагаасаа дуулж өгөх гээд байгаа юм уу? Одоо цогоо худлаад болох хэрэгтэй юу? Наяа худлаа гитардах хэрэгтэй юу? Би худлаад дуулж халтуулах юм байна л да. Тэгэхээр нэг талаасаа эн чинь нэг жаахан хөгжөөлтөө нэг комеди маягтай үг боловч нөгөө талаасаа бас их муухай. Халтуурд нэг муухай шүү дээ. Халтуур биш. Эн чинь бид нар би түрүү хэлсэн шүү дээ. Үйлчилгээ. Энэ бол одоо соёлын маш том үйлчилгээ. Шинэ жил болохоор байгууллага хамт олон бие биенийгаа нэг ажиллаад өгөндөг. Мөн соёл урлагийнхан болон бие биентэйгээ байгууллагынхан бие биенийгаа нэг тийм айгуу гоё нэг юм дуу хуурын нэг юм баяр болдог. Дуу хуураараа нэг жилдээ нэг цэнийг авдаг. Ийм л одоо баяр байхгүй юу? Энийг одоо нэг хааги маги гэж одоо сүүлдээ хааги туяа хааги цэцэг хааги болдох гэдэг юм хайш тий. Тэгээ ер нь тэр үеийн одоо үед бол одоо энийг албан газрын шинэ жил дээр очихоор ямар нэгэн ивент хоол заална л тий хөгжим тайз одоо бүх юм байдаг боллоо шүү дээ. Бид нар бөмбөрөө ор барьж чалгахтаараа гэхдээ бид нар чи нөгөө амьд хөгжмийн хамтлаг олуулаа явна 2 3 техникчтэй бөмбөрөө зөөн угсарна гэл ер нь л олуулаа явна. Тэрнээс өмнө болохоор бүр олуулаа явна. Ягаад гэвэл яригч чадлаа сүлдээ Өөртөө зөөж шүү дээ. Өөртөө бүх юм авч зоон залган за бэлэн болгоно амьд тоглоно гэдэг чинь. Одоо юм хөгжсөн бай. Тэгээ дээр үуч нь бол юм хөгжин бийж газартай байдгүйсэн шүү дээ. Тэгээ манай техникчнэр нэг ангоолтой ингээл араасаа ингээл цуурж явж байгаа л эхнийх нь үн зогссон чи араас дүг багаас их мөрөлдөө бүгдээрээ нэг барьцсан. Тэгээ яагаад дараагийн тоглолт руугаа яарад байгаа байхгүй. Хурдлаач гээл тэгсэн бид нар чи автобусны дотроос сууцсан хурдлаач гээл автобусныхаа сонгоод хараад байсан чи манай техникч нар чи тойр тойж байгаа хоорондоо мөргөлдөж зэмгэлдээд байгаа юм биш. Одоо ч амар болчтой тэгээд гитаруудаа бөмбөрөө барьж чичээл шууд тоглож чинь. Тий одоо ер нь газар нөгөө хөгжиж амар болсон. Тэр чинь тийм байд. Тэгээ би бол бас нэг юм бодд юм аа. Ер нь манай энэ байгууллагууд шинэ жилээ бас их гоё тэмдэглэж байна. Гоё тэмдэглэдэг газрууд бас байна. Хөтөлбөрүүд нэг сонирхолтой гоё хамт олон олонныхоо дунд оруулсан. Урлагийнхантай нийлж оруулсан. Хөтөлбөр нь ороод ингээд ийм сонирхолтой хөтөлбөрийн шинэ жил тоглох их гоё. Яг ингээд цаг минутаараа маш гоё. Магадгүй бас нэг жаахан зохион байгуулалт муутай ч юм уу тийм ээ. Жаахан дуршлаггүй дөнгөж нэг шинэ жилээ эхлэх гэж байгаа хамт олоннууд ингээд бас нэг жаахан тийм байдаг байхгүй юу. Тэгэл яг цагтаа манай хурдынхан ч бол ерөөсө хамгийн аимшигтай юм чинь яг цагтаа ирдэг хамтлаг байхгүй. Цагтаа ирээл гараал яг тэдэс тэдийн хооронд гарна гэсэн бол яг тэр цагтаа гарахгүй дараагийнх нь байгууллага хамт олнууд чи яг хүлээгээд хурдыг хүлээгээ байж байдаг. Хэвээ тэрэн дээр байхгүй бол ингээд бас онцгой шүү дээ. Шинэ жилээрээ хурд ирнэ гэчихэд ирсэнгүү гээл одоо. Ирсэнгүүг нь бид нар л үүрэн шүү дээ. Тэрнээсээ зохион байгуулж байгаа хүмүүс үүрэхгүй байхгүй. Тэгэхээр энэ гоё зохион байгуулалттай шинэ жилүүдэд ингээд хооштой бас ингээд манай хамт олон ер нь одоо 5 ч 10 ч 100 ч 1000 ч гоё юм зохион байгуулалтуудаа гоё хийх юм бол илүү их гоё нэг юм хамт олныг илүү их гоё ойр дотн болгодог хамт олныг эрч хүчийг сэлгэдэг нэмдэг одоо гар утсаар бол батарейгийн нэг сайхан жилдээ нэг цэнгэлж өгдөг тийм ээ ийм юмнууд ингээ байдаг учраас ийм гоё зохион байгуулалттай шинэ жилүүд орж тоглох бүр маш их сонирхолтой байна. Таны ярин дээрээс нэмээ асуучхад ийм та нарыг одоо Сантагийн хувцас өмсүүлэх гэж ч юм уу тийм юм байсан уу? Ер нь зохион байгуулалтанд орж ийн гингуудаа дүр тойрох гай. Оны доохи Ононбат ах чинь бидний чинь тэр цэнхэр дэлгэцээр болсон болоогүй баахан юм өмсүүлээл нэг мэдсэн чинь Сүхбаатар жанжинж болцсон ч явж байгаа шиг нэг мэдсэн чинь төвдөнгийн борыг хадан дээрээч дүүтлэхэл юу ч болох гээд янз янзын хувцас биднэрт өмсүүлж ясан төгөө костюм хийж өмсөнгүүтэл рокто дуулаа гэж байна шүү дээ. Гонж өмсөж байгаа гин гүндэхэнд исмсээ задлан шидэл хийчихээ баг жүжиглэх юм биш үү? Тийм нэг сонирхолтой юунууд байдгийн. Тэгвэл бол бид нарт бас болж игэл ер нь бол яг эд нэг 15 20 жилийн үед бол
хүмүүс бол янз янзын санал тавина л да. Манай байгууллагын хамт олонтой хамт дуулчих, цогоогийн тэр дууг манай нэг байгууллагын нэг хүн дуулчихъя гээл те хамт дуулчихъя гээл яг гоё байхгүй юу? Бид нар бол бас тэрийг нээлттэй зөвшөөрдөг. Манай цогоотой дуулна, хурдын шинэ жилийг манай нэг байгууллагын нэг гайгүй дуучин хамт дуулчнаа, бүсгүй дуулчнаа ч гэх юм бол те тэр зэрэг юмнуудыг бид нар хүлээж авна шүү дээ. Хамт л бид нар баярлах хэрэгтэй юм чинь. Дундуур нь би бас хамт болж болох юм байна те. Ивент тэтгэгч Батбайгал. Амт бол аз жаргал. Бас нэг зүйлийг асуухгүй өнгөрч бас болохгүй юм шиг байна. 25 онд одоо хурдынхны ард түмэндээ фэнүүдтэй барьсан нэг бэлэг бол бүсгүй гэх кино байсан тий. Тэгээ та утгаах энэ киног продюсерлсэн хүний хувьд та яг энэ киног хийх санаагаа яаж олсон бэ? Ягаад энэ киног хийхээр одоо дайр зүтгэхээр болов уу гэдэг юм тухайгаар ярьж. Бүсгүй дууг тэртех одоо voice наадан дээр ингээл дашнимыг аваад багтаа аваад дашнимыг ингээд артист болгоод би хажууд аваад явж байхад ер нь энэ хуучныхаа гой гой хит дуунуудыг дахин гаргах хэрэгтэй юм байна гэдэг. Дашнимыг бүсгүй дуулуулаад дашним дангаараа дуулах бас нэг цогаахтайгаа дуулчих гээд манай аширт нэг тийм аз тайлсан л да. Тэгээд дашнимтайгаа дуулуулаад цогоог дуулуулаад клипийг яах вэ? Тэгээ клип рүү н ороод явж идэл манай бидний багада өссөн тоочк дээр очиод тэр клипийг хийгээд манай жүжигчин хулан молонтой хийгээд ингээд тэр үзэлт бол одоо бүр 23 4 саялуугаар орсон явж байгаа. Тэрийг ерөөсөө бүр ингээд үргэлж үздэг байхгүй. Тэгээ тэрэн дээр тэр клипний зураг аваад явж байхад надад яг энэ мэдрэмж орж ирсэн байхгүй. Энийг уран сайхны кино болгож болох юм байна. Манай найруулагч Базар Айдна байжсэн. Кино болгож болох юм байна те. Тийм ингээд. Зөвхөн тухайн үед бол уран сайхны кино гэж бодож исэн боловч энийг би 30 жил ч ойртож исэн. Миний тактик бол 30 жил ойртож ийн 2 жилийн дараа хурд 30 жилээ тэмдэглэх гэж байгаа учраас одооноос суурай тавья киноныхаа. Тэгээд энийг ингээд уран сайхны кино болгоод 30 жил дээрээ өөрснийхөө одоо нэрмж 30 жилийнхаа зориулсан бүсгүй хэмээх юм уран сайхны гоё. Өөрснийхөө түүхүүдийг тоочкоос гарсан анхны түүхүүдийг ингээд хүний мэдэхгүй түүхүүдийг ингээд оруулаад тэгтээ бас кино чи кино шүү дээ уран сайхны кино. Зохиол байх хэрэгтэй. Наан энэ хайрын мелодрам гэдэг чинь тэр ариун бэмб гол дүр бол яалтчгүй л өөрөө хурд хамтлаг байхгүй юу? Хүн ер нь аль талаасаа 80-аа тохиолдсон, цогоо тохиолдсон, надад тохиолдсон, Гамбайрахад тохиолдсон, Утганбаатар тохиолдсон энэ их үйл явдлуудыг нэг хүн дээр ингээ базаад хийцэн ийм л зохиолт. Тэгэхээр ингээд хүн болгон ингээл тэр найлийн, цогоо найлийн, энэ найлийн гэхгүйгээр эн чинь бас нэг тийм учир байгаад. Тэгэхээр бол энэ бүсгүй кино бол Монголын түүхэнд зүгээр анхдагч хамтлагийн түүхээр хийгдсэн ийм хайрын мелодрам кино байхгүй. Киноны хувьд ер нь одоо кино хийгээд том баг ажиллаад ингэхэд ямар байсан бэ? Чанга юм байлээ. Тэгээ ер нь бол төлөвлөлт юм байлээ. Ер нь манай продюсерийн албахан бол маш сайн төлөвлөлт хийсэн. 30 хоногт авах киног 33 хоногт авсан. За тэрэн дээр миний нэг гайхамшигтай нэг гайхамшигтай зүйл бид нар яг би чинь бүх юмаа бэлтжихэд Америк руу бид нар тоглолтоор явжсэн чинь. Нөгөө ариун бэм нөгөө манай Ариана тэр гэртээ нэг хүлээж идэг 3 өрөө байранд нэг нөхөртөөгөө нэг сцен байдгийн 3 өрөө байранд дээр үе. Тэгээд тэрийг 6 дугаар бичил хороол дээр зургийг авна гэжсэн чи би за 2 байр орлоороо нэг нь бүтэхгүй болчвол нэг нь бүтэн шүүгээд би чинь дандаа нэг даблдаж бодож яадаг. Нэг нь бүтэхгүй бол яг ойрхон зэрэгэлдэх байдлаар орсон шүү. 6 дугаар бичил хороолд 2 байр олцсон байсан чи. Тэр өдөр нь хоёлоо бүтэхгүй болчлаа гэж өглөө дэгдэг байхгүй. Тэгээд тэр өдрийн тэр камер бүх жүжиг бүх юм нурна штэ. Тэгэхээр би дахиад зал тавиадхаа гэл тэнчэнээс орилоо. Тийм. Бид нар тоглолтоо. Өдөртөө яваад байгаа байхгүй. Тэгэн гисэн чи манай продюсер газ туслах гүйцэтгэхөд газ гаргасан чи биокабинетад нэг 3 өрөө байна. Хуучны тавилгатайгаа. Биоор за. Тийм. Тэгэхээр яв наад руугаа гэд. Тэгээд газ манайхан очоод зураг мурга аваад ингээл дуусаад бүх юм аваад дуусаад за болчлоо гэл тэгсэн чи хинийх байсан гэж. Дамж байгаа гэрж байгаа. Амар өгөөс. Их хоронг дуулсан дамж байгаа гэр. Гүр цаанаас ингээд юм ингээд Манай ашир өөрөө Шинэ авах хүмүүс учиртай болчоод тэр наад байрнууд фейлдсэн байна шүү дээ тийм. учиртай. Тэгэхэд хуучныхаа яг тэр тавилгаараа сервантаараа бүх юм нь хуучнаараа манай зураач нар орол нэг ганц хоёр юмнуудыг янзлаад метан баг үлгөөтүүд энэ чинь байжсэн гэж байгаа юм. Тэгээд дамжаага хурд хамтлагтай холбоотой хүн байхгүй юу? Амин сүнсээр холбоотой юу юм? Төрийн соёлгол хүрсэн эх орон дуугаараа бид нар холбогддог байхгүй. Одоо ч гэсэн бид нартай хамт амьд ингээд байж идэг. Миний дайчид, миний салаан дайчид гэж өөрөө дандаа ярьдаг байхгүй юу? Дандаа үнсэн, урам хайрлна.
Тэгтэл тэр миний хүүхдүүд кино хийж ийн гэж бодоод өөрийнхөө амьдарч исэн гэрт зураг авахулж байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо юу гэж ярих вэ? Амар уу. Тэнд очиод аав гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхэд тэр манай хэдэн найруулагч нар олоогүй юм биш үү? Facebook-өөс зарна байгаа ч. манай юмуд Тийм ямар сони. цаанаасаа ингэж. За хийж. Тэгэхээр бол одоо эрхэм агуу тэр эрхэм хүмүүн л одоо өөрөө л явуулж байгаа. Авахулж байгаа. Өөрөө дүрээрээ ингээд орж чадахгүй ч гэсэн гэртэн зургийг авч шүү дээ. Амар уу. Өсөөгөө идэж бидээ ивэсэр тий. Тэгэхээр ингээд учиргүй юм гэж байхгүй. Бид нар ингэ цорын ганц биш байхгүй юу? Бид нар бүгд харилцсан хамааралтай. Нэрээ шүү. Бид нар өнөөдөр яг энд ширээний ард энэ гоё ширээний ард шинэ жилийнхаа мэдрэмжний ард ингээ бүгдөө ингээ сууж байгаа хүртэл цаанаасаа бид нар ерөөлтэй учирч байгаа. Энийг нэг зүгээр нэг хүн ингээд нэг зохион байгуулад байгаа юм биш. Бүх юм учиртай. Бид нэр өвөг дээдс гэдэг бол бүр агуу учиртай юм байхгүй. За энийг ингээ цаашаа задлаа ярил бүр аимшигтай юм болно. За баха хэдэ өөр хайван дөө. Тэгээ бид нар нэг гаднаас ичиж төхөө. Тавган дээрээ хоолоод хацаагаад. За жижиг боолоо хэдэ да. Ивент тэтгэгч Ноён пицца. Идэх тусам илүү амттай. Гол дүрийн жүжигчин Ариун Бин бахыг анханасаа ингэ сонгоцсон байсан уу юу юм? Ариун Бин бол би анх тэр оюутнаас төгсөөд дөнгөж баг Ариун Бин төгссөн байсан. Манай нөгөө эндүрэл дууны клипэнд тоглосон. Тэгээ эндүрэл дууны клипэнд тоглосон шүү дээ цаадагч. Анх бүр залуу байсан. Бүр тэр чинь дод бацсан байсан. Тэгээд тэрэн дээр харсан чи харин бүр нэлийн эвгүй нөхөр биш үү. Тэст ордл авж гинэ. Тэр чи ховор штэ тэр авьяас. Тэгээ ер нь бол энэ хүүхд их зүгээр байдаг юм байна да гэж би чи ер нь бол товлцсон л байж исэн. Тэгээд ер нь бол энэ кино хийгдэх зохиол кастингууд зарлахаас өмнө би ерөөсөө шууд за гол дүр Ариун Бин гэдэг шууд продюсерүүд таг гэж Ариун Бин гэсэн байхгүй. Тэгээ яна Ариун Бин ч одоо зохиол хардаг. Манай Ариун Бин баг чинь ингэдэг тэгдэг гэл тэд нар ч мөгдөөрөл ярьж ин л да найруулагчийг хардаг, зохиолыг хардаг. Тэгээ манай найруулагч маань нэг шинэ найруулагч Монголын Базраа маань байсан. Шинэ найруулагчтай. Үгүй шинэ минь хамаа байхгүй одоо хурдын кино наадах чинь түүхэн кино. Тэгээ анх удаа бид нар ийм юм хийх гэж ингээ. Тэгээд Ариун Бинбиг би студи дээр уулзаад. За дүү сайн уу гэлтгсэн. Тэгээ сайн гэсэн. За нэг ийм юм байна гэсэн чи. За ах би шууд тоглоно гэж өөрөө гараа өргөдөө. Яг нөгөө миний бодол санааг менежер чинь нөгөө мэдрэмжтэй хүн учраас ер нь бол мэдэрч ирсэн. Тэгэл ер нь бол би судалгаанд аваарай. Ах нартай бүгдэнтэй нь уулзъя. Хурдын түүхийг дахиад судлая. Би ч мэднэ л дээ. Тэгтээ дахиад судлая. Тэгээ ээж мэж ярьцлагыг үзээл ер нь манайхныг бол их судалсан. Тооч мочгоор их явсан байх. Ер нь тоочгийн зураг хөрөг бидний тэр ахуй амьдрал төмөр самынхны ер нь юмнуудыг бол аягүй сайн мэдэрсэн. Ер нь өөрөө их айхтар сайн бэлдсэн байна лээ. Тэр кинон дээр бол яг харагдаж байгаа байхгүй. Яг л нэг төмөр замын тоочгийн нэг залуу л байгаа байхгүй юу. Тэрийг бол би бол Ариун Бин гэж бүр харахгүй байгаа. Тэгээд ер нь бол яалтчгүй тэгэл Ариун Бин бил одоо тоглох хэрэгтэй кино. За чи ингээ ах нарынхаа бүх дүрийг өөр дөрөө авч тоглоно шүү гэл тэгээд бүх онцлогуудыг яриулаад надаас ч их замчинууд авсан, найруулагч ч гэсэн хэлсэн байх. Тэгээд ер нь бол гол дүрүүдийн тэр сонголтууд бол нэг хэцүү юм нь яг нөгөө өөрөө яг хөгжмөө тоглодог, айхтар сол гитар тоглодог, айхтар цогоо шиг дуулдаг, айхтар наяа шиг бас гитар тоглодог, гэл нациг гитар тоглодог, бөмбөр тоглодог тийм залуучууд яг тухайн үед бид нэр 20-21-тэй байсан залуучууд шиг тоглодог хүүхдүүд олно гэхээр амар хэцүү. Маш хэцүү. Тэгээ тэр чинь нөгөө жүжиглэлт төстэй адилхан байна гэдэг өөр хэцүү байна. Тэгээ сайн тоглодог жүжигчин хүн олоод ирэхээр гитараа тоглож мэдэхгүй барилт нь ингээс бариа суулгахаар байхгүй. Тэгэл нэг дундыг барьж байгаа л тэгэл бүх юмнуудыг бид нар ингээл коучлал би өөрөө бас зааж өгөөл манайхан зааж өгөөл ингээл явсан л да. Тэгтээ бол яг зүгээр бүр наривчлаад бүр тэр дотор ингээд сайн харах юм бол бас бүр нэг нарийн тийм тоглолт үзүүлжүүл мэдээж чадахгүй. Ерөнхийд нь л ингээл нэг кино болохоор унсан сайхны кино шүү дээ. Тэгтээ дөрүүд дээр бол одоо цогоогийн дүр бол одоо яг л цагаач залуудаа нэг яг тийм толгой ингэж хайдаг байсан. Яг хөдөлгөөн. Яг асуу гэж бодсон. Яалтчгүй. Тэр дуулж байгаа характерууд бас яг хөөе тэр би дүүгээс асуусан гэсэн чинь нав их бас их судалсан байл. Тийм баг. Тэр хөдөлгөөн тэр тайзан дээр яаж явж бамж байгаа тэр яг л хийцэн байгаа.
Ер нь тэгээ кино ингээд зураг авалт хамт дагаад явах цаг хэд болоод байгаач мэдгүй мэл шүү дээ. Айгуу сонио. Би өөр нэг сэлэнгийн 2 удаагийн зурган дээр нь очсон ч юм. Саалж хагцдаггүй би чи бүр баймар санагдаад дунд нь борцог гамбар идэ тэр үгээр чи бүрстэй. Үнэхээр тийм киноны тэр гоё зураг авалт мэдрэмж тэр юмнууд бол өстой жинхэнэ хаз ширхалтай. Даанч тэгээ бид нар гол юмнууд дээр нь Америкт байгаад байсан. Тэгээ нэг алтан болоод нэг хонсоо. Зурган дээр очиж. Өглөө очиод маргааш ирсэн юм яасан. Тэгээ гоё ч юм байлээ. Тэгээ тэр зураг авалт. гүн нуурын дээр. Тийм ажиллаа. Тэр гүн нуурын Тэр алуулаа ингээд дотор ингээд алуулаа ажиллах гоё л доо ер нь. гоё. Гол дөрүүдээс гадна туслах дөрүүд шүү дээ. Гол дөрөө ингэж тодтогж өгдөг. Туслах дөрүүд бас гоёсан. Ялангуяа бид нар бас тэгээд ёё гэдэг нэг манай атман яаж ийна гэдэг шиг нөгөө дээр үе нөгөө туслангийн найзууд гэдэг шиг тэр залуучууд байна. Тэр туслах дөрүүд их гоёсэн. Тэр Батгамбарын хэлснээр яг хамтлагийн залуучуудыг бас манай мөнхөөр бас нэг студиудээр нэг хэд хоног бэлдлээ. Нэг тавсан Тий. Тэр цогоогийн дүр тоглодог залуу бол бас өөрөө дуулна. Гитараас барих гэдэг нь оролдоно. Атгамбарын дүр тоглодог чи одоо ихтэй ингээд яг кинон дээр харахаа энэ тэр гэхээр бас нэг тийм юутай биш үү. Цогоо бол тодорхой, ахлагч бол тодорхой. Бусдын бол түрүү Атгамбарын хэлснээр хурдын одоо надад тохиолдсон түүх ч юм уу одоо энэ түүхүүдийг холиод ингээд хийц учраас бусдын нэг ингэсгээд хамтлаг гээд. Тэгтээ яг энэ наяа энэ цогоо энэ хийн шүүгээд тэгээд Атгамбарын дүр тоглож хинтэйгэн залуу бас орон нутгаас бас гитар тоглодог сонирхдаг. Ер нь бол гитар тоглодог дүртэй тийм залуучууд. Тэгээд дуу сонсож байгаад Али Босмос гэж чимээг өргөт орлол нэг хэд хоног бэлдүүлсэн бас. Бас тэгж бэлдчихэж яахгүй бол шууд ордоос гарч юм гитар яаж барих вэ? Ийм хүмүүс чинь бас эвгүй харагдана. Зураг авалтанд бүр хэцүү хүн. Тэгээ яг түрүүний Атгамбарын хэлснээр бүр ингээ нарийн ингээ харах юм бол бас тий яг ингээ яаж байгаа юм бас уран сайхны кино учраас бас ингээ бас уран сайхны асуудал бас Одоо бас их гоё юм бэлээ. Тэгээ би ч өөрөө бас янз янзын мэдрэмжэн дээр ингээл байж идэг хүн. Яг тэр зураг авалтыг ингээд эргээ үзээд монтажн дээр ингээд дуу оруулах гэж байж хат. Манай ээж нь тэр нэг борцог хараад ингээд гадаа борцог хараа сууж идэг тэр хэсэг сцен явж байгаа. Тэгсэн чинь тэр хинхч манай чукагч чинь нэг юм дуу аялаад нэг жаахан буруу дуу аялсан байсан байхгүй. Тэгэхээр би үгүй энэ бишээ. Энийг солиё гэдэгс чи. Яаж солих юм бэ? Тэгвэл чукагчаар дахиад аялуулах уу гэд. Би тэр нүггүй ээжээр аялуул гэд. Тэгс манай ээж ч нөгөө яг амандаа аялдаг тэр бүр багаас ингээ бид нарт хоногсцсан нэг дуу байдаг байхгүй юу? Гэл тэрийг ингээд би гар утсан дээр ээжийг гар утсан дээр өөрийнхөө гар утсан дээр бичиж аваад 2 янзаар бичиж аваад тэгээ дууных руу өгөөд яг тэр хэсэг дээр наалтж ийн үс наалтж ийн гэд тэгээ оруулсан байхгүй. Ээжийнхээ яг амьд тэр аялахыг нь оруулсан. Тэр их гоё дуул биш. Их гоё дуул биш. Би бол одоо ээжийнхээ хоолойг өвлж авсан гэж боддог. Агасаа л засч. Маш сангасан хоолойтой. Одоо ч яг нас яваа тэгэл жоохон дуулхан дуулнаад байна. Гэхдээ залуудаа бол маш сайн дуулдаг байсан. Би бол яг ээжийнхээ хоолойг өвлж авсан гэж боддог. Ер нь ээжийн минь мөрөөдөлдөө бүсгүй гэдэг киноны нэр учиртай шүү. Манай ээжийн минь тэр 14 5 байсан Ямаач охин наашаага галзуу Монголын нэртэй ногоон бөмбөр ногоон театрын дуучин болно гэд Зис 5 одоо шуудангийн модон машин дээр 12 хоног наашаага босоогоор ирсэн завхнаас ирсэн охин те мундаг дуучин болно гэсээр байгаа л бид нэр увд сууж гараал тэгэл зүрх сэтгэлээс нь алтан савнаас нь бид нар л одоо хурд хамтлаг чон хамтлаг энэ уухай хамтлаг гэл одоо гарсан хүүхдүүд өөрийнх нь хүсэл мөрөөдөл тэгэхээр бол одоо би энэ дээр юу хүсэл мөрөөдөл байсан юм тий бүр асар их хүсэл мөрөөдөлтэй байсан манай ээж чи өөрөө тэгээ нөгөө Төмөр замын 50-д онд чинь Төмөр замын бүтээн байгуулалт явж исэн цаг үе тэгэл Төмөр замын тоочгтаа за би дуучин болно хотоор нь ална гэсээр байгаа тэгэл жинхэнэ л одоо биднийг л гаргаж тэгэл манай багын найз Наяа Нарсаар эдгээр чинь надтай нэгдэл багаасаа тоглож исэн би төгсөөл энэ хоёрыг өстой нөгөө аман дээр нь тосч байгаа гэдэг шиг төгсөнгүүт нь хамтлаг руугаа аваад уран татал энэ чинь нэг номын хүн болох гэж янз янзын сургууль соёлд ороо би тэндээс нь яаж хийж байгаа л нэг уруулаад аваад тэгэл бушуухан тэгэл хамтлаг руугаа оруулаад бэлтгэлд орсон. Тэгээ ер нь бол нэг юмны нэг тохироо бүрдэж цаг үеийн ирнэ гэдэг бол их сайхан. Магадгүй тэр 93 4 оныг алдсан бол хурд өнөдр байхгүй. Амар шүү.
энийгээс магадгүй тий. Япон цаг үедээ маа хийж эхэлж чадаагүй байсан юм уу? Магадгүй тэгэл цогоо цэргээс халагдаж ирээл өөр ажил хийцэн мөл яах вэ? Би димитинж явж байгаад нэг шаал өөр хамтлаг тоглоод ч юм уу нэг явцсан бол яах вэ? Наяа нөгөө номынхоо мөрийг өгөөд онц сурна гэж болоод гадаад матад руу юм уу гараа явцсан бол яах вэ? Ингээд байхгүй шүү дээ. Байхгүй. Боломжгүй байхгүй. Тэгэхээр юмны цаг хугацааг би юу хэлэх гээд байна гэхээр альва хүний амьдралын цаг хугацааг тэр ирэх ёстой зүйл дээр бүтээх ёстой зүйл дээр урлаг гэлтгүү. Ер нь бол альва нэг гэр бүлийг удирдах байгаа, альва нэг юмыг удирдах байгаа, чиглүүлж байгаа хамт олон бол гарах ёстой зүйлээ цаг хугацаанд нь л юмыг гаргах. Тэр л хамгийн чухал. Эвийн тэтгэгч Зүүн бүсийн шинөнг Нэрүн төв таны тав тухыг бүрэн хангана. Одоо ингээл нэг ах нар чинь ингээл нэг юм кино шиг ингээл юм ярьдаг шүү дээ маань. Тийм байлаа. Тэгээ тэр үед ийм байлаа гэл. Та хэд ер нь хэр атман байв бас тухайн тэр төмөр замынхаа атмануудад бас хэр дээрэмдэлч гэж. Үгүй юу шүү дээ. Ер нь бол нэг үеийнхэнтэй би бол нэг дээрлэхүүлэхгүй. Манайхан чи ер нь бол нэг дээрлэхүүлээд байхгүй. Бид нар нэг хатмаандад нэг хүнийг айлгаад байдаг хүмүүс биш. Гих завж байхгүй гитараа тоглоно шүү дээ тэр чинь. Продюс болгон дээр очиж гитараа тоглоно. Тэгтээ бол нэг хүнд дээрлэхүүлээд байхгүй. Эр хүн шиг үзүүл үзэж чинь хамраас цусгаал болж чинь. Миний хамарнаас цусгаар бол тавилжлаа л гэж бодно. За усуулчлаа үли. Тэгэл найзууд болно шүү дээ эргэл. Тэгээд ер нь бол манай үеийнхэн чинь одоо тийм жудагтай байлаа. 70 80-аад оныхан чинь бол ялангуяа их жудагтай шүү дээ ер нь 60 70 80 оныхан их хүмүүжлтэй байна. Ер нь бол нэг хүнийг нэг зодтолж байгаад нэг дээр нь гарчих юм бол нөөрлөнд хизээж өшгөлөхгүй. Босоод ир гэж байгаа л дахиад үзнэ. Хоёр гараараа л тэрнээс биш тийм ёс суртахуунтай тийм хүнийг хайрладаг дотроо хайрн явж идэг тийм хүмүүс. Атманууд бол мэдээж байсан. Манай төмөр зам бол ялангуяа их тогшин газар. Ер нь бол эвгүй газар шүү дээ. Тэгээ энэ одоо цагдаагүй бүст өссөн хүн энэ одоо өөрөө ярих байлгүй. Тэгээ ер нь яг цаг үе гэдэг чи одоо үе үеэрэл байдаг шүү дээ. Та нарын үе, бидний үе, дүүг үе, дунд үе ингээд. Тэр чи одоо нэг төмөр зам вокзалын хайтлаг яриад байхгүй 3 огсор мэл гэдэг. Аюултай. Ер нь ширүүнд байсан л та. Ер нь одоо төмөр зам чиглэлтгөө одоо 5 шар нэгдүгээр орол одоо харанхуу гэл ер нь нэг юм дошдош гэл байлаа шүү дээ. Тэгэл хүмүүс яриул одоо атман гэл бүгдээр л ярих баг. Ер нь яг бид нар чи ингээд тэр үеийн айлч одоо их олоолаа байсан. Манай энэ чинь одоо 10 хэд үлээ. Манайх ч л одоо 6 7 8 болоод тийм үү. Ах нарын нэг нөлөө гэж бас нэг зангараг гэж нэг юм байна. За тэгээ ах нарын нөлөө байна. Тэгээ өөрснөө бид нар чинь тэр дотор чинь бас яаж бие авч явах уу тэгэл тэр чинь зохицол амьдрын шүү дээ. Тэгээд их яриул зөндөөл юм байна л та. Гэтэ бас сонин гэж яхаар бид нар 10 жилийн сургууль бид нар тоглодог гэсэн гэж ярьсан шүү дээ. Оюутны шоу гэдэг 10 жилийн сурагчид мөртлөө оюутны шоуд очиод тоглочихгүй юу? Тэнгуутлаа тэр шоугоор нэг паз автобустай дархан эрдэнэ сэлэнгээд юм төмөр зам дагуу явахгүй. Би одоо мэдгээр төмөр зам л ярьж байна. Тэгээ тэр тоочгийн атманууд гэж айхтар. Сэлэнгэд бооход одоо би тэрийг аяга мартдаг. Цагдаа нар ингээд хоёр талаар ингээд зогссон. Богоноос бууж байгаа шүү дээ. Ингээд зогссон. Ах нар дуудаад ой тэр гайл бид нар чинь гитар бөмбөрөө үрцэн. Шууд энэ юу цагдаа нарын жагсаал дундуур орж тоглолчаад. Тоглож исэн чинь тайзан дээр ийм том ган шайраг төс гэл унж. Зэрэтлээс шидэж штэр одоо айлгаж байгаа байхгүй. Бүгдээр авахраал. Гих жишээ нь ер нь ширүүн байсан ер нь хаасаагүй ширүүн байсан. Тэгвэл түрүүний Атган баярын ярьдгаар тэр ширүүн хүмүүстэй ингээд тулахаар айгүй тийм өөр хүмүүс байдаг. Хайр дотор. Нэг ингээд муудалцдаг ч юм уу те эсвэл тухайн үед чинь за нэг юм гаргаж ирнэ те танилцъя гэл. Тэгэл найз болоод тэгэл дуусна. Ер нь ганцантай явж яах вэ? Оолооч. Тэгэл ер нь одоо заавал зодон зохионтой шиг ингээд муудалцаад ч юм уу те янз янз болж танилцсан хүмүүс бол маш сайн найзууд болсон тохиол зөндөө байдаг. Тэрнээс хаач ирчүүдээ нэг тийм юм байна. Тий, төмөр замынхан бол их ширүү. Ялангуяа тооч өмооч одоо бид нар бол ялангуяа энэ вагон тосдог байсан. Вагоноос нөгөө туулаачлаад урдаас плетнээс сухтагаа зайлвал амь тэмцэж байгаа нэг туулаа гүйж байгаа шүү дээ. Тэр амтны чинь занд нь барьж л. Тэр дунд л эсвансын амгаа өртсөн байгаа шүү дээ. Манай тоочг дээр. За яста амгаа гэж би яста жиг дээрвчээсэй. Цогогийн дээрэмд өртсөн байгаа байхгүй юу? Тэгээд ер нь амгаагаас өөрөөс нь сонссон баг. Чистэ наваныг тэгдээ. Таньж байгаа байхгүй юу? Тэр үед чинь оймс момсын дээрэмд нь заяа канттай юм цагаан оймс модонд орсон ядаргаатай. Тэр нь олдохгүй хайгаад. Нэг бол хүний гидсэн дээрээ сулгаа ийн, нэг бол зүгээр дээр билжид олно тэрийг.
Тэгэл нөгөө цагаан жоохон цагаавтар байвал тэгэл за тайл наадах гэдэг. Богоо нэр. Тэр үе одоо хүүхд байж тээ тэгээд нөө тэр туулаачлж байгаа нэг хүүхдүүд ч одоо тэр үе чинь мафиараар оролт. Нөгөө араб нөгөө ирээ алчир байдаг. Тэр үе чинь. Амахаас юу дэрэгсэн юм бэ? За дамаг юм ярих чинь. Хөө ил цуцаа дууссан биз дээ. Одоо гэсэн. Дараад намгаатай байхдаа асуугаа. Амгаа юу гэсэн гэлээ тэр чинь нэг төгрөг гэлөө 10 мөнгө хийдсэн чинь нэг төгрөг байсныг хийгээд 10 төгрөг өгсөн ч гэлөө нэг юм бодлонтой юм. Манай амгаа чинь бодлонтой бодлоо. Сэргэлэн дээр тухайн үед бол тархин амар ажиллана шүү дээ. Ер нь гэхдээ одоо урлагийнхан маань дайлангой хамтлагийн амт гүшмийнхэн гэдэг гот ийм олуулаа явна. Тэгээл ийм хар мар хувцастай стилтэй. Ер нь бас эвгүй шүү дээ, тий. Тэрнээсээ болж бас асуудалд орж ив. Тий, хүний нүдэнд их өртөө. Тий, нүдэнд их өртөн, тий. Тухайн үед анх яаж хүн ер нь юм хүлээж авч ирсэн бэ? Яа, ер нь яг хоо бид нар чинь түрүү ярьлаа. Бүгдээрээ л ийм рок хамтлагууд 80-ад оны, 90-ад оны хамтлагууд сонсдог. Бид нар одоо бас нэг одоо болтол тогтоод байгаад байгаагийн нэг юм бол нэг одоо зориг чиглэлтэй гэдэг юм, нэг сонирхолтой гэдэг юм тий. Бүгдээрээ л 80-90-ад оны хамтлагуудыг сонсдог. Одоо Европоос эхлээл одоо Bon Jovi, Guns N' Roses бүгд нь мэдэн шүү дээ. Metallica, Nirvana гэл. Идрийгээ сонсон. Тэгэл бид нар чинь ийм одоо энэ чинь барууны урлаг учраас бас тэрнээс чинь дуурайн тийм ээ, даган дуурайн. Тэндээс авах юм аав. Монголжуу болох юм болгоно. Тэгээд мэдээж үсээ ургуулна, савх мах өмсөөл ингээл төмөр лаз арайч зүуддэг байсан баг та нэ. Хангуу хүнд гарих нэмэр гэдэг өөр хоёлаа ярьж байсан. Гинж минж чинь жоохон ховор байсан нэгэл олдсноо зүгэл тоглодог ус. Тэгээд үйлдвэрчний соёлын төв ордонд ч гэдэг бид нар гарч ирэл чон аль бос гэх нөгөө хоёр хурдан дуугаар тоглосон хөөгдөд боссон. Юу вэ? Зайл нөгөө канон дээр гарч байгаа та нар одоо юу тоглоод байгаа юм. Тэр шиг канон дээр байгаа. Тийм ер нь бид нар ч одоо анханасаа л гарч ирэл мандаад ингээл хэлсэн юм. Бөө зөндөө нугчаа могчаа тайзнаас хөөгдөж буугаал тайзнаар нилээн бодож сууцгаас. За ер нь юу одоо зөвшөөрөл хийжтэй бас их цаг хугацааг тооцсон. Тэгээд л гараал явахарч нэг сексис юмнууд гээл ирсэн. Автобус наргаад. Тэг ер нь өдөрдөр нэр автобусны систем байдаг шүү дээ. Тэр чинь бас байж л. Гургийн хүмүүсийг ингээ ажиглаад байхад их хөнгөн бас хүүхд шиг сэтгэлтэй юмыг их амархан мартдаг. Бид нар бол ялангуяа тийм. Ингээ хүнтэй муудалцаад одоо ингээл гурлаа муудалцлаа гэхэд одоо тий би бол ингээл гараа 30 минут нэраа мартсан эргээл ороод ирнэ би. Юу ч болоогүй юм шиг. Тэгэхээр ингээд яг ийм байх хэрэгтэй байхгүй хүн. Ийм нэнж сэтгэлтэй би нэгэ хайрладаг. Тэгэхээр ингээ бид нар өөрснөө ингээ дуртай учраас тухайн үедээ трама бол одоо ингээл бүр гүнзгийрэл одоо би дахиж тайз руу гарахгүй гэл хэрвээ гих юм бол хамтлаг байхгүй болно. Хүсэл зориг байхгүй болно. Бүх юм бодоаглаа шүү дээ. Тэгэл мартчихж байгаа юм чи. Маргааш нь тэгэл нөгөөдөр нь бүгдөө мартаал. Тэгэл ер нь бол дээрэмчид одоо атманууд гэдэг бол ер нь бол яг жинкнүүд нь бол жинхэн хүмүүс байдаг шүү. Жинхэн ир хүмүүс байдаг. Жинхэн гой баатрууд байдаг. Тэд нэр одоо яг тухайн үедээ гой өөрснийхөө зөв залуурдаад ингээд зөв ингээд явсан бол энэ нийгэмд улс оронд маш их хөгжил авчрах чадвартай, хувь хүний нэг тийм бүтээх чадвартай, тийм хүнийг удирдах чадвартай, тийм мундаг хүмүүс тухайн үед бол байсан шүү. Тийм байсан. Тэгээс бодд юм аа. Ивент итгэгч Лимото чанартай жимсийг Лимотоос. Манай бас жимси тэрэ Голланд цогтын Лимото брендийн маань жимс. Амраа асууж байна. Манай ширээ ерөнхийдөө дандаа үндэсний үйлдвэрлэлээр. Баян ширээ гэнэ үү? Баян ширээ. Тийм шүү дээ үндэсний үйлдвэрлэлээр тэмцсэн дээр бид нэр тий. Тэгээ болсон болоогүй нэг гаднаас нэг баахан юм яа тэр утгагүй юм шиг байна. Ориглон дарс гэхэд манай говь алтан та отгоход эдрийг аваад үзэж ориглон дарсыг говь алтан нөгөө бигрийн ориглон дарс шүү дээ. Монгол юм уу? Тийм Монгол. Чацарга нь болон нэрмлэлээр хийсэн юм ориглон дарс. Наач буудаж муудах гэж зүгээр элгийг авдаг юм билээ. Алтай дарс марс гэдэг шүү. Тийм алтай дарс гэдэг бигэр үйлдвэрийг. Одоо ориглон дарс хийж байгаа юм байна. Виски бас хийж байгаа тийм. Виски бас хийсэн байлээ. Тэгээд 1967 оноос хойш үйлдвэрлэж байгаа алтай дарс бигэр дарсаа. Тэгээ алтай дарсыг тий бигэр дарсаа хамгийн анх бигэр дарсаа 1967 онд үйлдвэрлэсэн юм байлээ. Тэгээ одоо бүрээс ингээ өргөччөд хөгжчөд. Сая ч энэ ковидын үед бид нарыг байранд нь тавилаа шүү дээ. Өөрснийхөө үндэсний үйлдвэрлэлээ хий. Тий. Тэгэхээр бол одоо манай энэ үндэсний үйлдвэрлэл дотоодын одоо жижиг дунд үйлдвэрлэлүүдийг маш сайн дэмжих хэрэгтэй.
Энийг би бас харж л байдаг. Манай ITV телевизээр би энэ нэвтрүүлгүүдийг бас үзэхгүй шүүзэн шүү дээ. Манай монголчууд бол их хөдөлмөрч болж байгаа. Хамгийн наазах нь одоо ингээл гой болтаагаас тэр холнотгаас ингээл дарс хийгээл явж ийн орилуун дарс хийж ийн. Урд нь бид нар энийг чи Москвагаас л Оросоос л авдаг байлаа шүү дээ. Монгол бичгтэй сонир юм байна. Монгол бичгтэй аягүй сонир биш шүү дээ. Энэ сервантантай байчаад ингээ хатгалчмаар л. Манай торт бас манай үндэсний үйлдвэрлэгч Батбайгал бекриг бас мэдэх бах те аягүй олон жил болж байгаа. Батбайгал бекригээ торт кейк үйлдвэрлэж Тортонд энэ гой зураг байна дараа нь үзүүлэх. Шинэ жилийн тортгүй шампанскуугаар төсөөлөхий аргагүй. Одоо ингээ зургийг хэвлчих юм байлаа. Хүүхдийн төрсөөр байлаа гэхэд гоё Хурд торт юм биш үү? Тий, хурд торт. Тийм бай тий. Тий. Тэгээд баярын цахалгаа Зургийг хэвлчих юм уу те? Тий, дуртай зураг хэвлээд тортоо. За 3 хуваагаад аваа явчих гэлтэй байчаад. тагийг бүр нэг ирнэ өгнө. Нэг бүтнээр ирнэ. Тэгээ нэг үсээ одоо ивент чи хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа ярьсан дээр бас ярьчих тий. Энэ одоо энэ жимснүүдийг бол Limoto гэдээ бас дистрибьютор компани байгаа. Энэ манад ургадаг юм чинь тий. Тэгэн гутаа жимсний нөгөө тээвэрлэл чи бас хүнд штэ яг хөлдөхгүй муудахгүй орж штэ тэрийг бол бас олон жил хийгээд тий гарчсан Limoto гэдэг манай хамтарч ажилладаг байгууллага байгаа. Галланд сортын алимнуудыг оруулж ирж байгаа. Тэгээд Limoto-гийн хамт олондоос баярлалаа гэж хэлээ бидний бас одоо баярлалаа. За хамтарч байгаа байгууллагуудаа баярлалаа. Тий байгууллагуудаа маш баярлалаа. Шинэ жилийн баярын мэндийг бас хүргэж байна. Сайн нөгөө ориглуун дарс гэдээ ярьснаас та хэд хамгийн хизээ нөгөө ориглуун дарсан гэж бодуулж өөрсдөө ингэж нэг ууж исэн бэ. Тэр төгс тий анх удаа. Насан дөрсөн хойно. Яг өөрөхгүй. Багдаа бол энэ удаа бас энтормын торол заддаг байлаа шүү дээ. Тэрийг мөрөөдөл стакан тийгээл таас. Төлөө гэвэл. Тийм төлөө гэл. Тэгээ товчуудыг дуурайхал. Одоо бол яг зүгээр би одоо миний хувьд бол шампанс гэдэг нэг тэр нэг 90 он манд л одоо Оросын шампансгууд л орж ирдэг байсан. Тэгтээ ховор штий. Энэ бол нэг тийм илбэг те. Дэлгүүр болгон байсан уу? Байгаагүй штий. Одоо мартчих анхны шампанс хэзээч үсэ. Тэгтээ төмөр замын манайх нөгөө хамтлаг байсан, төмөр замд байдаг байсан учраас төмөр замын вокзалаар дамжиж маш их бараанууд орж ирнэ. Тэгээ вагон вокзал дээр ингээд зогсож байхад шинэ жилийн үеэр яг энэ 20 ялангуяа 15-аас хойш бол энэ урдаас болон хойноос ялангуяа Оросоос ирэхэд ийм шникерс, мерс бөөнддөг. Энэ шампансгууд бөөнддөг. Тэгээ янз янз ийм ховор бараанууд их орчиж бөөнддөг. Тэндээс Улаанбаатарчууд очиж вокзал дээрээс очиж авдаг байсан байхгүй юу? Хэрэглээнүүдэрээ. Тэгэхэд би одоо тэрийг бол сандыг. Ингээд шампансыг ингээд нэг 5 шампансыг тавьчихсан тэгэл хийдүүгээл тэдгээл нэгийг аваад хоёрыг аваад ингээд бас тэр чинь зарж байгаа хүн нэг таваар нь бөөндөж авах гэхээр бас өгөхгүй дараагийнханд өгнө гэд. Тэгээд ингээд тийм дуусчих гээд байна шүү дээ. Тэгэхээр юм ховор байхгүй юу? Ховрын бараа юм шампанс гэд нар чинь. Тэгээ яг оригинал энэ шампанс компанс чинь ер нь бол ховрын бараанууд байсан шүү дээ. Тэгээ ер нь төмөр замаар л дамжиж л энэ нарийн ширийн бараанууд чи их орж ирдэг байсан юм да. Ивент тэтгэгч Бэгэр Дарс байгалийн шимийг танд зориулна. Баг ахта сургуулиас өвлийн үнээс бэлэг авцгааж юу? За ер нь ховордоо. Нөгөө тэр хүчин дандаа сурлаг мурдлагаар л Загууд нь авдаг. Тэгтээ Одоо нэг он сордог. Сайнууд нь авдаг. Би бол яг нэг муузуу авдаг. Авахгүй л дээ хөрх юм. би ч бас яг бас нэг муу сурдаг бас нэг гайгүй байсан. Тэгтээ нөгөө ер нь хурд хамтгийн хамгийн он сурлагт нь энэ. За ингээд нөгөө сурагч яваад 8 дугаарыг тоо бол батчих байна. Би ярьж бас тий. Нөгөө албан газрын шинэ жил гэдэг төр ярьсан шүү дээ. Тэгэхээр бас нөгөө сурлага хөдөлмөрийн амжилт үзүүлсэн хүүхдүүд гэдэг дундаас бас юм цаас ууттай бэлэг авч идчихсэн. Гэхдээ урлагийн буян гэж нэг юм байна. Тий шүү дээ. Бид нар бол зүгээр одоо ингээд сургуулийнхаа хамтлагт ингээд хөгжим тоглодог гэсэн. Шинэ жил болохоор ингээд тий одоо эн чинь нөгөө бага ангийнх нь нэг шинжилгээ хийн. Дунд ангийнх нь нэг шинжилгээ, ахлах ангийнх нь шинжилгээ гэхээр ингээд 3 шинэ жилд бид нар чинь ингээд сургуулийнхаа хөгжмийг тоглоод бүжгийн ая маяг тоглоод тэр үед чи одоо дууссан хүүхдүүд яалт гитаруудыг бид нар чинь тоглоо суудаг байсан. Тэгээд хөгжмийн багш манай чөлтөм дөрж багш чи их сэргэлээ. Хүүхдүүдтэй яг бэлэг ингээд тусад нь авчдаг байсан. Тэгээд өвлийн өвгөн аваар нь биднэрт нэг сэмхэн өгүүлж чинь. Бас төрүүлж мөрүүлж өгөхгүй шүү. Хэрвээ төрүүлээд нэг олж сурдаг хүүхдүүдэд зэрэгцээд авчвал би онгонд орно шүү дээ. Тэгээд нэг юм бужигнаад ингээд нэг төгсгөл алдаад мартагдсан үед нь сэмэлхээс авчаад ийм л байсан шүү дээ ер нь. Тэгж л одоо
өвлийн үгнээс бэлэг Баяр авдаг. нууцгаа зүгээр хэлэхэд 4 авал их юм байдаг гэсэн би. сайн сурна гэдэг чинь мундаг л шүү дээ. За, энэ бол сайхан яриа боллоо гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ бас урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд 2026 оныхын ажил хөдөлмөр, уран бүтээл, арга гэр амьдрал бүх зүйл нь маш сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд бидтэй Баярлалаа. түрүү хэлсэн хамтарч ажилладаг байгууллагуудынхаа бэлгийг бас та бүхэндээ гартуулъя. Тэгээд түрүүний нөгөө бигэр үйлдвэр юм байна. Бигэр компани маань говьолтой уу юм уу? Манай ээж юм тий нөгөө ориглон дарсыг бас та бүхэндээ За нотгийнхан Үндэсний үйлдвэр Монгол улс мандах тугай. Үндэсний үйлдвэр мандах тугай. Монгол ичгтэй шампан. Нэг яг гэртээ задлана. Юу шийдэх болцгий юу одоо гадаа шампан гэдэг шампан цаашаа. за гаднаас пост авахарг бол Шампан задлсан. тий одоо ингээ баярынхаа шинжилгээ ориглон дарсыг үзэж байгаа Урганы хавцлаа байна. Арийн ширээгээ чимэглээрээ. Манай Баярлалаа. Батбайгал уу? Тийм. Гэлалаа. Батхан бий гэж байгаа шүү дээ. Та байгаа бүгдээрээ байгаа. 80-ийн хөл харагдаад байна. за. Манай хамтлагийн бас нөө бусад гишүүдийнх ингээ байж байгаа. За. Үргэж өгөө юу гэж замаас талбал. Хүргээд өгчөөрэй. За түрүү бас хэлсэн манай Демото гэдэг нэг жимсний оруулж ирдэг. Оо, за, гэлалаа. байгаа юм. За шинэ жил болж ийн одоо бэлэг авах гэдэг гар марч явдаг болсон юм шүү дээ. Тэгээ шинэ жилийн бас баярын ширээний Гэлалаа. гоё чимэгч жимс шүү дээ. Өндөр болоорой. ТV маань улам өндөр болоорой. Оо за. өндөр бол ингээд амар их бэлэгтэй болоод байгаа юм шиг. Сайхныг дуудцгаа